Дөрөв солигдсон шидэ охидууд ч цуврал алуурчин хоёр охиныг хулгайлж мулгаалсан гээл баахан цуу яриа дэгдэгээд ангиар нэг ховж болгодог. Жин уцаараа бас тэр мэдээллийг олоод хардаг. Тэр угаасаа хохирогчдын дөрвийг нь мэддэг байж тардаг манай жин. Шүн оройч болж нэг охин уцаараа ярьж байла. Би нэг залуутай уулзсан байхгүй. Тэр залуу нь үнэхээр хачин бараг 40 настай хөгшин гүлгээ зээлээ. Тэгээ болзооноос арай ч хүн нэг юм цухтаагаад ирлээ гэд найз охинтойгоо сайхан хуурж хөөрж байгаад араас нэг юм дагсныг мэдсэнгүү. Тэр нэг юм ордиж ирэнгүүтээ охиныг барьж аваад газар их хүртэл нь унгаагаад хайчваа. Охины хөлсөө итгээд эргэн тойрноо харж байгаад яг тэр замаар нь жин алхаад явж байлаа. Жинийг явсны дараа нөгөө охины хөлж аваа гутал мотлын тайлж шидэж мэдээд ерөн жигтэйхэн янзлгаалт бэлдэж байдаг. Дараа нь бид Коныг дэлгүүр дотор уйтрлан сууж байхыг хардаг. Ямар нэгэн үйлчлүүлэгч ерөөсөө орж ирэхгүй уйтрлаа сууж байлаа Кон. Удалгүй захирал нь орж ирэнгүүтээ за юу байна ажил төрөл чи хэр байна давгүй байна уу гээл Конто баахан яриа өдөж байснаа. Конд за би нэг шүхэр мартсан юм шиг байна. Ерэн шүхрээ аваад гард юм уу гэхэд Кон хотлоо уншуулж байгаа юм шиг дүр үзүүлээд за би энийг чи уншуулад өгөө захирлаа гээл маазраад л байж байлаа. Захирлын шүхрээ аваад гараад явлаа. Удалгүй жин ороод ирэв. Коно өнөөдөр би ингээ гэрээсээ цугтцсан юм гэхэд Коны царай нь хувьс хийгээл явж идэг. Харин нөгөө талд алуурч нь багаажинда шүүрж авсан охиноо хийгээд дуустдаг. Жин Конд за юу байна Коно өнөөдөр надад жоохон сэтгэл санаа тавгүй байна. Би гэрээсээ зогцсон юм гэж Конд хэлдэг. Ууралсан Кон чи одоо юу яриа солиороод байгаа юм бэ? Яагаад гэрээсээ цуцаасан юм бэ гэж асуухад би жоохон аавтайгаа таарамж муутай байгаамаа. Ер нь танаад очиод хончиж болох уу гэсэн чинь Коны царай нь улаагаад чи чин галзуу солиотой өвчтөй новш юм уу? Яагаад манаа тонох гээд байгаа юм бэ? Тэглэжсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс хамт байхаар нэг хачин юм хийдэн штэ гэд Кон эрс эсэргүүцэж байдаг. Жин цаашаага бүр дайрс хийгээд яагаад болохгүй гэж чи бид хоёр чи найзууд байстэй. Чи ер нь наад асуултаар наад менигээс асуусан дээр юм шүү. Би чи охин хүүхэд штэ гэж Жинт хэлдэг. Би одоо л ойлгох шиг боллоо. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хамт байнгут биеийн контакт үүсгээд тэгээд болдгүй юм байна гээл урууд царайлал манай хүнч нэлээд готрог байж байлаа. Конч түүнийг хараад өрөвдсөн юм уу яасан эсвэл идүүтэй харагдсан юм уу нэг л мэдхэд за ер нь яг болохын үед болно л доо. Гэхдээ би чамайг нэг л удаа хонуулж чадсан шүү гэж Кон хэлдэг. Дараа нь алуурчин ч нөгөө эмэгтэйгээ алах гад бэлдэж байлаа. Тэр гартаа алах бариад нөгөө охин лөө ойртонгуудаа чам шиг муу жингэр зөндөөл байдэн штэ. Чи бол зүгээр сайхан царайнаас өөр юу чгүй махан биетэй хогштой гэд нөгөө охиныг алах гээд алхаа талаагаад байчалаа. Дөрөв солигдож Мэний хэсэг хамуутайгаа байж байдаг. Мэнигийн хитэ хамууд нэлийн танхаа байрын гарууд бололтой паркийг Стонерэ Моцилкороо тууж муугаад алж өгч байна. Мэний ч уйдрлал алсын ширтээ байж хаад цаанаас нөгөө хэд нь Мэнийг өдөж чи ер нь яатсан би өгшөө. Яагаад нүдний шилдэ новшийг өмөрч хамгаалаад ингээ яваад байгаа юм бэ? Чи нүдний шилдэ новштой найзууд юм уу? Чамааг Стонерэ сул дорой хүмүүсийг хамгаалдаг сахиусан тэнгэр гэж Стонерэ бодсонгүй гээл тэнд байсан бүх хүмүүс бүгдээрээ л Мэний л үжичлэл байж идэг. Мэний ч өөрийгөө өмөрөх ордлого хийгээд тэр новш бол надад юу ч биш гээл өөрийгөө битүүл өмөрсдөө. Ер нь энэ Мэнигийн бүлгийн хүмүүс нь болохоор ер нь жоохон лүүсэр хүмүүсийг дарамталж байдаг юм шиг байлээ. Тэгээд лүүсэр хүмүүстэй ерөөсөө найзалж болдгүй юм шиг байлээ. Удалгүй Коны ажилланч тараад тэр Жинтэй хамт алхаж байла. Гадаач аимшигтай бороо орсон. Энд тэнд явуул халтарч унахаар тийм амир бороо орсон юм шиг байла. Тэр хоёр чигээрээ явж байх үедээ замд нэг цагдаа тааралдаг бөгөөд цагдаа нь асууж байна. Та хоёр энд юу хийж байгаа юм арай шүн айж майдгүй мүү гэж хэлдэг. Нөгөө хоёр цагдаа аргас хийгээд гэлүү найртлаа. Манай хүн ч ирээд удаагүй камера гаргаж ирээд Коны өмнө би ер нь танаа гэрт камер суурлуулчихъя. Тэгэхгүй бол энэ хавьд чинь баахан л галзууслээтэй согтуу аягч ингээл баахан аюул хүмүүс байдэн штэ гэж Конд хэлдэг. Чи солиорсон юм уу? Манай энэ хавьд чинь согтуу аягчид байх үед байгаа л да. Гэтэ манайх чи өвөөгүй ядуу штэ. Манай тухаш тонох зүйл мүл байхгүй штэ гэж Кон хэлдэг. Жин цаашаага яриагаа авч би нэг согтуу аягч мэрэгчээс хамгаалахгүй зүгээр л хин нэгнээс хамгаалсан ингээд камера амжилттай суулгалаа. Камера амжилттай суулгасны дараа Жин гар хөлөө угаахаар болж Коноос 0 өрөөг асууа.
Кон жилд дуурлаж манай нойлын өрөөний халуун ус мус нь байхгүй шүү. Амар хүүтэн шүү. Тэгээд голгүй гүйл ордоо гэл Жинд хэлдэг. Жин ч угаасаа тоосон шинжгүй нойл руу нь яваад орлоо. Хүүтэн ус нь гараа угааж байхдаа тэр өнгөрсөн дурсамж олох шүршүрт бие угааж байгаа санаанд ордог. Тэр ч гараа угааж дуусны дараа удалгүйнийг жом гараад ирдэг. Манай хүн ч жомноосоо яадаг болоод ч тэр нүүр амн гацаад хувьс хийгээл хачин болоод авчдаг. Жом байна уу? Би наадах чи яг одоо халаад үгээгээд илдүүрээ бариад жомны араас хөөцөлдвөө. Кон за чи ер нь гар хөлөө угааж дууссан бол би ер нь ховцоо солиотё. Чи ер нь гараад байжээ гэж хэлдэг. Манай жинч угаасаа донтой болохоор энэ боломжийг юу гэж алдах вэ? Хувцас сольж байх үед нь сэмэрх нь хараад амждаг. Ундах цагч болж зүрх өвчтөө өвөөгийнхөө хажуугаар тэр хоёр хөвтлээ. Конч асууж байна. Чи ер нь яагаад гэрээсээ цогтсон юм бэ? Аав чи чаваа зоддог гэсэн юм уу, нүддэг гэсэн юм уу, загнадаг гэсэн юм уу? Үгүй. Манай аав ерөөсөө наваа зоддогч биш, загнадагч биш гэж хэлдэг. Кон цаашаага үргэлжлүүлээд чи манай гэрт байгаас ер нь ичиж байна уу? Би ер нь чамааг гэртээ дагуулж ирсэнтэй амар ичиж байна. Манай гэр угаасаа ядуу зүдөө. Мөнгөний боломж муутай болоод ч тэрөө энэ тэндгүүл жом харагддаг. Чи надаас ичиж байна уу гэж Кон хэлдэг. Жин ч угаасаа тэгэл Конт хайртай болоод ч тэрөө нэг би ичээгүй. Намайг хонох газартай байлгасанд баярлаа гэж хэлдэг. Тэр хоёрын яриа дуусч унтахаар болов. Мэн хоёрыг ч унтж байх үед нь өлөн нохоо догсоо гараад ирдэг. Тэр ч угаасаа манай Коныг агнах байгаа болохоор гэр хаваар нь эргэлдэж явж байхдаа камерыг нь олоод харцдаг. Манай догсоо өгөн ч угаасаа камераас айдаг болоод ч тэрөө сэмэрхэн гитэж байх үед нь хажуугаар нь цагдаа явж өнгөрдөг. Мань хүн ч угаасаа цагдаа нараас айдаг болоод ч тэрөө шууд л өнөө өрөөдөө түр алгацгаар болдог. Өглөөч болж жин сэрлээ. Жин сэрэх үеэр нь урдаас нэг үслийн үгэн гарч ирэнгүүтээ ааваа гэж муухай орилдог. Айж сандарсан жинч хэсэг паникэнд орж байснаа гайгүй болоод нөгөө үгэн жигтэйхэн халамж тавьдаг. Үс мүсийг нь сайхан эндүүдэж мэдүүдээ жигтэйхэн Конт таалагдах гад. Конч угаасаа тэр хоёрыг юу хийж байгааг хараад уурсан болоод ч тэр өглөөнийхөө сайхан цай ундаар дайлах гад бэлдэж байлаа. Даанч хөрхий хичээл эхлэх цаг нь болж нөгөө хоёр ч хоол ундаа идэхгүй хичээлийн зүг рүү мордлоо. Мэний сургууль руугаа явж байлаа. Тэгтэл урдаас нь пак гарч ирэнгүүтээ за юу энэ да мэний өгшөө. Би чиний талаар нэг цуу яриа сонссон. Чи тэр шилэн нүдтэй новчтой найзлаад байгаа мó өгшөө. Чи өгөн бол тийм лүүсэр мүсэртэй найзлах гай биш дээ. Чи манустайгаа найзлахаар яадаг юм бэ гэж мэнэд хэлв. Мэний чиний юу яриад байгааг ойлгохгүй байна өгшөө. Тэг шилэн нүдтэй новчтой би ямар ч хамаа байхгүй. Чи зүгээр тэрийг яваад дуудаад тэр гэж хэлдэг. Жинч сургууль дээрээ за энэ Кон намайг дахиад маргааш гэр мөртөө хонуулах болов. Ер нь Мэнигээс энэ талаар асууад үздэм билүү гэж бодож байх зур урдуур нь пак гарч ирэнгүүтээ нүдтэй новш минь чамтай Мэний уулзъя гинэ гэж хэлдэг. Манай хүн ч Мэнитэй уулзах завшаан таарч за ер нь Мэнитэй уулзаад учир байдлаа хэлье да гэж бодож байдаг. Тэр ч пакийг дагаад явж байх үед нь Мэний ч баахан хүүхдүүдтэй одоо бүлгийн хамууд гэх юм уу ангийн дэрлүү гаруудын цоглуулга гэх юм уу нэг баахан гаруудаа л шиврээ хийцэн явж байдаг. Жин ч ирлээ. За юу вэ наа Мэний өгшөө. Мажин чамтай нэг юм ярих гэж байна гэж хэлхийн завдалгүй араас нь парк нуруулан хүчтэй жигээд авчдаг. Гайхсан Жин юу болоод байна өгшөө гэж эргэн тойрноо хараад Мэнд хандаж хэлэхэд Мэний чи яасан юу болоод байгаа одоо хүртэл ойлгохгүй байгаа мó. Яг одоо зодтолт гэж хэлдэг. Тэгснээ Мэний үргэлжлүүлээд чи бид хоёр чинь найзууд байгаагүй штий. Чи яага хүн амьтанд бид хоёр найзууд гэж зарлж яваад байсан юм. Хэрвээ чи над парктай зодтолтоод ялвал би чамааг яах вэ? Тэгэж хүн амьтанд тарааж мараас нь сурахлыг чинь яах вэ? Уучлаа гэж Мэний хэлдэг. Манай хүний толгоонд нь гэрэл шатсан юм шиг хачин болоод явчих. Анхнаасаа тэр Мэнитэй жинхэнэ найзаа гэж боддог. Дотн найзууд болсон гэд манай хүн жигтэйгэн хөөрч байсан. Даанч бодит амьдрал дээр тэр нь ерөөсөө ч биелсэнгүй. Манай хүний уур нь хүрээд дотроо боддог. Яг үнэндээ энэ Мэний чин арслан юм бэ. Би яг Мэнигийн хувьд хин юм бэ. Хорго юм байхдаа хэд уур муур нь маш их хүрээд тесэрч аваад шууд л зодлохоор болдог. Тэрч паркта үзэж байхаас өмнө эхлээд амар заваа аргаар үздэг хгүй нүд рүү хатгаад дараа нь чулуу шидээд барьж аваад газар унгачдаг. Тэрч толгоогоороо хүчтэй мөргөж байх үедээ Мэний найзтайгаа өнгөрөөсөн тосомжоо бодос хийдэг.
Тэгснээ паркийг улаан ялга цусан далаад хотгож байснаа дотроо боддог. Би хорго биш гэж.